Дэлхийн монголчуудын эмжил радио 88.3-ыг сонсож байгаа сонсогч танд баярлалаа. 7 хоног бүрийн 5-аас баасан гарагт 8 цагаар минутаас танд хүрдэг та мэдхүүн нэвтрүүлэг эхлэхэд бэлэн болсон байна. За манай та мэдхүүн нэвтрүүлэгтээ удаанаас уушка цэвэрлэн өрөөтэй Кофлет хамтран ажиллаж байна. За мөн 100 саяын эзэн болоор өрөөтэй Ариг банк хамтран ажиллаж байна. За манай эфирийн утас 77 3883 77 77 8830. За та энэ утсаар холбогдож орж ирээд 3 асуултанд хариулан ялагч болоорой. За хамгийн гол нь утсаар ярихдаа радиогоо унтраагаар манайхаа арын фон шугантай байвал эфирт бас жоохон хүндэтгэл жоохон эвгүй сонсогддог шүү. За ингээд өнөөдрийн оролцогчдоо амжилт төсөй эхний сонсогчоо бүгдээрээ аавна. За 90 88 88 65 байна уу? Энх бол тэнэ. За өглөөний мэндийн энх бол сайхан амарсан уу? Сайхан амарлаа. За эхний асуулт ийм асуулт байна. AC буюу air conditioner-ыг юугаар цэнгэлдэг вэ гэсэн байна. Air conditioner-ыг юугаар цэнгэлдэг вэ? За гэвсэн. Ферон хийдэг шүү дээ. Ферон хийдэг тэгэлгүй яах вэ? Баяр хүргэе. За дүр хүлэгээрээ би энэ чинь ганц тохиргоо хийгээд хий. За. За ферон хийдгээ зүг байна. Дараагийн асуулт 15 дугаар зууны үед ойрд монголчуудын дунд зохиогдсон баатарлаг туйлын нэр нь юу вэ? За гэсэн. Гисэр жангар уу? Наад чи хоёр хөвлбөр үү? Хоёр уу те. Гисэр жангар гэж бол мэдэхгүй. Аль нэг нэрлэн те. Аль нэг юм те. Хамгийн гол нь тийм учраас ойрд монгол гэж тодтогдож байгаа. 3. За жангарын туйл гээл. За жангарын туйл тэгэлгүй яг хөө гисэр бол бороод болоод явчихна. За ялтын асуулт ийм асуулт байна. 1971 онд гарсан баагууч биш, туулаач биш, гологдол тоглоом зөвлөлтийн хүүхэлдэйн киноны дүр юу вэ? За гэсэн. Юу? Чебурашка. Чебурашка тэгэлгүй яах вэ? Баяр хүргэе. Ялагчаар тодорч байна. Инх бол. За. За инх бол маань ялагчаар тодорсон. Дараагийн сонсогчоо бүгдээ авцгаана. Дугаараа нууцсан сонсогч штэ. Байна уу? Өглөөний мэнд бэлгүн байна сайхан амарсан уу? Өглөөний мэндээ сайхан амарсан уу? За бэлгүн ийм асуултан дээр бүгдээрээ явж байна. Бороод аялгаар аль хураг батан туулаа гэдэг вэ гэсэн байна. Цаг яасан. Аль хурууга? Тийм. Аль нэг хурууга батан туулаа гэдэг юм байна. Бороод батан туулаа гэхэл туулагчсан зүг. Жигчи юм уу? Жигчи хуруу биш ээ. За бородууд бол бишээхэн бичүүд бишүүдээ гэдэг юм байна. Батан туулаа гэж аль хуруу вэ? За. Холбогдсон баярлаа. За. Ямар хурууг батан туулаа гэдэг вэ гэсэн байгаа. 99 техник байна уу? Байна уу? За дуун сонсогдохгүй шүү. 99 техник байна уу? За таслая да. Дараагийн сонсогч 9967 байна уу? Өглөөний мэнд жижиг болсон. Өглөөний мэндээ жижигхэн алц сайхан амарсан уу? Сайхан амарсан. За ийм асуултан дээр орж ирлээ. Жижигхэн алц төрүүлж Монголд морилдог нүүдлийн шувууг юу гэдэг вэ? Цаг явсан. Төрүүлж Монголд морилдог нүүдлийн шувууг юу гэдэг вэ? Шувууг. Нүүдлийн шувуу. Нүүдлийн шувууг. Монголд аль шувуу төрүүлж ирдэг юм болоо те? Цаг туссан маань 3 2 1. За харамсалтай. Баяртай. Маттугаар дачай. За дараагийн сонсогч 99 байна уу? Байна өглөөний мэнд бүрнэ. Өглөөний мэндээ бүрнэ. За бороод аялгаар аль хурууг батан туулаа гэдэг вэ гэсэн асуулт байна. Цаг явсан. Эрхийн хуруу юм болоо? Эрхийн хурууг. Эрхийн хуруу биш юм байна. Холбогдсон баярлаа. За энэ асуултнаар 3 дахь хариулт авах юм байна. Эрхийн хурууг барбата гэдэг юм байна. За 8828 байна уу? Өглөөний мэнд сайн байна уу мөхчөрөл. Өглөөний мэндээ сайхан амарсан уу? За 3 дахь хүн шууд хариулт авч болно. Долоовор хурууг. Долоовор хурууг. Тэгэлгүй яг долоовор хурууг батан туулаа гэдэг юм байна. Дараагийн асуулт ийм асуулт байна. Сэтгэл зүйч хаян генот хүүхдүүдтэй хэд анхаарал хандуулж өмнөөс нь шийдвэр гаргаад байдаг эцэг эхчүүдийг нэгэн зүйлдээ зүйрлэж томьёолсон байдаг юм байна. За энэ бол албан ёсны сэтгэл зүйн томьёолол юм байна. Юутай зүйрлсэн байдаг вэ гэсэн байгаа. 4 хариулттай. Анхааралтай сонсороо. Нисдэг тэрэг, эрдэн шиш, аквариум, шүхэр. Цаг явсан. Шүхэр юм болоо мэдэхгүй. Шүхэр. За шүхэр биш юм байна. Баярлалаа. За. Олгогдсон баярлалаа. Дараагийн сонсогч 9996 байна уу?
Далисан сагамарсан уу? Өглөөний мэндээ далай сайхан амарсан. За ийм асуултан дээр явж байна. Сэтгэл зүйч Хаям Генод хүүхдүүдэд хэд анхаарал хандуулж өмнөөс нь шийдвэр гаргадаг эцэг эхчүүдийг нэгэн зүйлээр томьёолсон байдаг. Энэ юу вэ гэсэн. За түрүү мөнх шаргал шүхэр гэд унсан. Эрдэн шиш нисдэг тэрэг аквариум гэсэн хувилбар үлдсэн байна. Цаг явсан. Аквариум баха. Аквариум биш юм байна. Хоолбогдсон байлаа. За энийг алдартай нэг томьёол байдаг тийм. За өмнөөс нь л ингэ шийдвэр гаргаад гүгэд идэг эцэг эхчүүд. Байна уу? байна. Ноён босоо. За өглөөний ноён бат. Өглөөний минь. 3 дахь хүн болж байна. За ийм асуултан дээр бүгдээр явж байгаа. Сэтгэл зүйч Хаям Генод хүүхдүүдэд хэд их анхаардаг өмнөөс нь шийдвэр гаргадаг эцэг эхчүүдийг юу гэж нэрлсэн бэ? За 2 хүн хувилбар үлдсэн байна. Эрдэн шиш нисдэг тэрэг гэсэн хувилбар байна. Цаг ясан. За эрдэн шишний юм болоо да. Эрдэн шиш нь биш юм байна. Нисдэг. Нисдэг тэрэг гэдэг хувилбар маань. Гэхдээ энэ бол мэдээж 3 дахь хүн учраас дараагийн асуултыг асуу. Юу аквариум л гэж бодож ирсэн. Зя. Харин аквариумын хүүхдүүд гэдэг. Гэхдээ яг сэтгэл зүйн томьёолоор helicopter parents буюу эрдэн одоо нисдэг тэрэг шиг эцэг их гэ дээр нь л ингээ сэн шиг эргэлдэж идэг эцэг их тэгж зүрлсэн байдаг. За эхний асуулт. Tiffany & Co брэнд юугаараа алдартай вэ гэсэн байна. Дотор хувцас, даашинз, үн тэдэл, гутал цаг явсан. Юу гинэ нэр нь? Tiffany & Co. За энэ бүсгүүчүүд маань маш сайн мэдж байгаа бах тий. Цаг явж байна. Юу гинэ? Бано? Тасарч уу? Зя тасарчих шиг боллоо. За тэр хорн манайхан хариулж байгаарай. Одоохон хамтран ажиллагчаа танилцуулнаа. За утаанаас уушга цэвэрлийн урайтай уушиг цэвэрлэх эмт ургамлын төгс хослол кофлет манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байна. За ингээд одоо хавар болж байна. Өнөөдөр чинь сайхан одоо өмнө говь 7 градус болсон байл шүү дээ манайхаа. За энэ сайхан дулааны уйлрал ирж байгаатай холбоотой ер нь уушга цэвэрлэх ёстой гэдэг юм байна. Үүлжингөө бүгдээрээ ч бас нэлээд агаарын бохирдтой орчинд амьдарсан. Тэгээд би дөнгөж сая жишээ нь юунд эмнэлэгт үзүүлсэн чинь миний бронхиттэй гэж гарч илээ. Тэгээд санаа зовсон чинь угаасаа Улаанбаатарт байгаа баг бүх хүмүүс бронхиттэй байгаа. Тэгээд нэгэнт ийм одоо нөхцөлд амьдарч байгаа юм чинь бүгдээрээ уушга банк цэвэрлж явах хэрэгтэй байдаг юм. За уушиг цэвэрлэх бол бас хүмүүсийн төсөөлөд байсан шиг тийм хэцүү биш байдаг юм байна. За ийм одоо уушиг цэвэрлэх ийм ураг аянг одоо кофлетийн одоо зарлж байгаа юм билээ. Маш гоё зөв санаачлага надад санагдсан. За тэгэхээр энэ уушга цэвэрлэхийн тулд 10 өдрийн турш 5 зуршлыг та хэрэгжүүлэхэд уушга цэвэрлэх боломжтой энэ аянд нэгдхийг уриалж байна. За уушга цэвэрлэж 5 зуршлын 5-ыг нь би тус бүртэн танилцуулъя. Та хэрэг кофлетыг авах юм бол энэ дотор ер нь 10 өдрийн турш яаж хэрхэн уушга цэвэрлэх вэ гэд заавар суг дагалдаж байгаа юм билээ. Та тэгэхээр шууд кофлетыг авчих юм бол илүү дэлгэрэнгүй заавар нь байгаа. Харин би ерөнхийдөө товчхондоо юу байдгийг хэлээд өгье. 10 өдрийн турш өдөр болгон та амьсгалын дасгал 10-аас 15 удаа хийх хэрэгтэй. Гүнзгий амьсгалаад гаргаад тэр хамраараа гаргадаг байсан санаж байна. За тэгэд өдөрт маш сайн ус уух хэрэгтэй. 2 литр усыг зөв уун. Гэхдээ нэг дор биш айжгаар балгаар уун. За тэг хамгийн гол нь мэдээж кофлет уун. Кофлет бол өөрөө эмийн маш олон ургамлын одоо чухал ургамлын энэ одоо энэ наалтчад бронхитуудын салгах үйлчлэгээтэй байдаг. За тэрийн салгах үед нь эвтэйхэн одоо явуулах тэр процессыг эвтэйхэн явуулах бүх юм нарийн юм цохилгоотой эмийн ургамал байдаг тул кофлетаа та уух хэрэгтэй. За утлага одоо өдөр алгасаад нэг хийчихэд бол болно гэсэн. За мөн дээрэс нь одоо уушгин дээрээ цээжин дээрээ массаж хийлэг иллэг хийнэ гэж байна. Иллэг хийнэ гэдэг нь дээр нь гараараа ингээд товшоод хайртай дотны хүн чинь нэг нэгэндээ ингээд товшоод өгчөөд тийм хэцүү биш юм бэлээ. За тэгэхээр та өөрийнхөө гэр бүлийнхнээж бас уриалаад өвлжин хорцсон уушга 10 хоногийн энэ челленж хийж цэвэрлээрэй гэж уриалж байна. Уушиг бол хамгийн хурдан цэвэрлэгддэг эрхтэн тул уушгинд 10 өдөр зориулаарай гэсэн байна. За кофлет брендийг бол бүгд мэдж байгаа. Цахиур Тэмүрцэг юм гэдэг вебсайт руу хандаад дэлгэрэнгүй мэдээллийг авч болно. Харин Агар фармын сүлжээ эмийн сангаас та шууд худалдаж авах боломжтой. Утасны дугаар нь 7610 7677 7610 7677 манай нэвтрүүлэгтээ утаанаас уушга цэвэрлэлийн өрөөтэй кофлет хамтран ажиллаа. Баярлалаа. За та мэдхүү нэвтрүүлэг үргэлжлэж байна. Дараагийн сонсогчоо бүгдээр авцгаана 8070 байна уу? Өглөөний минь хуалцсан. Өглөөний мэндэ хүн алц. За. Эмэгтэйчүүдэд илүү давуу талтай асуулт орж ирсэн байна. Tiffany & Co ямар юугаараа алдартай вэ гэсэн байна. Цаг ясан. Үнэт идлэлээр алдартай байдаг. Тэгэлгүй яах вэ? За дараагийн асуулт, ийм асуулт. Их газрын Европын
дөрвөн том улсын аль нь хаантай вэ гэсэн байна. Цаг явсан. За. За их газрын Европ гэхээр Их Британи мэдээж яриг орохгүй байгаа хэрэг. Их газартаа байдаг энэ Европын дөрвөн том улсын нэг нь хаантай байна. Энэ аль улс вэ? Нөгөө нэг улсуудын нэр нь байгаа мó дөрөв улсын. За Франц, Испани, Итали, Герман гэсэн мэн харамсалтай цаг дууссан. 3 Испани хаантай дэглгүй байх вэ? Дараагийн асуулт ялтын асуулт уу. Чили улсын нийслэл юу вэ? Цаг явсан. Чи Сантьяго. Сантьяго. Уу. Ялагчаар додорч байна. Баяр хүргэе. Баярлаа. Өдөр сайхан өнгөрөөрэй. Баярлаа. За хүн онц минь ялагчаар додорсон дараагийн сонсогчоо бүгдээр авна. Манай эфирийн утас 77 77 38 83 77 77 88 30 гэсэн утасны дугаар холбогдож орж ирээд хариулнаа. За үн тэтгэлийн дэлгүүрээ гэсэн байна. Tiffany & Co. За би бол албаар бодлогын чанартай ганц хоёр эмэгтэйчүүдэд илүү давуу тал асуултууд оруулж ирсэн байна. 91 тэгдэг байна уу? За сайн байна уу? Байна. Байна. Тэ. За өглөөний минь сайхан амарсан уу? Өглөөний минь сайхан амарсан уу? Ийм асуулт байна. Кардиган гэж юу юм бэ? За эмэгтэйчүүд илүү сайн мэддэг гэж магадгүй асуулт байна. Кардиган. Хөлбөр авах уу? Кардиган гэж нэг тийм. За тэгээ. Улаан өнгөтэй коктейлийг кардиган гэх юм байна. Урд тал нь онгорхоо цамцыг кардиган гэх юм байна. Гоёмсог хүсний засалт. За хөнгөн хөгжмийн урсгалыг кардиган гэнэ. Аль нь вэ? Цаг яасан. Наа чинь цамц шүү. Цамц зэлгүй ах вэ. За урд нь нэлээ онгорхон маягийн цамцыг кардиган гэдэг те. За дараагийн асуулт нэлийн эвгүй асуулт бас байх шиг байна. 1911-с 1924 онд Халах Монголын 4 аймгийн аль нь газар нутгаар хамгийн том байсан бэ гэж байна. Тэр үед 4 аймаг гэснээр бүгд мэдж байгаа хэ. За тодорхойлбол Засагт хаан, Түшээд хаан, Сэцэн хаан, Сайн ноён хаан аймгийн газар нутгаар аль нь том байсан бэ? Цаг явсан. За. Хаан байсан болоо да. Засагт хаан 284 мянган км квадратаар том байгаагүй маа. Хамстай цаг дуусна. За, бүгдэн баярлаа. За Засагт хаанаас том аймаг ямар аймаг байсан бэ? 9988 байна уу? Байна өглөөний минь. Өглөөний минь дээ. За сайхан амарсан уу? Сайхан амарлаа, сайхан амраа. За Халах Монголын 4 аймгийн аль нь газар нутгаар хамгийн том нь байсан бэ гэсэн байна. Цаг ясан. За Түшээд танцсан рилиг бат. За би Түшээд хаан л гэж. Түшээд хаан тэгэлгүй яах вэ? Түшээд хаан хамгийн том нь байсан байна. Бусдаас бол харьцангуй том 422 мянган км квадрат ийм газар нутгатайсан байна шүү. Дараагийн асуулт стандарт буюу мастер ятах нь хэдэн жавхцтай вэ? Цаг явсан. Жавхцал гэдэг нэг утасных нь Утасны тоог нь хэлж байгаа. За хамгийн төвөмөл ашиглах мэдээж хэрэг жавхц ятаг бол олон төрлөх байдаг. Гэхдээ стандарт гэдэг байгаа. Энгийн хийцтэй мастер ятаг гэдэг нь хэдэн жавхцтай вэ? Хувилбар байгаа. За 11, 13, 17, 21 гэсэн байна. Цаг дууссан. 13-ыг авъя. 13 биш ээ холбогдсон байлаа. 13-тай ятаг бол байдаг. Одоо бол тийм төгөөмөл бол бас биш юм байна. 99.5 байна уу? Өглөөний минь За өглөөний мэндэ хинтээ холбогдсон байна. оюутан байна. Өглөөний мэндэ оюутсан. За ийм асуултан дээр бүгдээрээ хүүхдүүд явж байгаа. Төрүүлж Монголд морилдог нүүдлийн шувууг юу гэдэг вэ? Цаг явсан. Ангир шувуу биш юм байна. Холбогдсон баярлаа. Хамгийн түрүүнд ирдэг шувууг нь юу гэдэг вэ гэсэн байгаа. За холбогдсон баярлаа. За 85 орно байна уу? Өглөөний минь гамбаана. Өглөөний мэндэ. За стандарт буюу мастер ятах хэдэн жавхцтай вэ гэсэн асуултан дээр явж байна. Цаг явсан. Түрүүн хэлвч хийдгээд 13 гэдээ унсан. За 17 21 11 гэсэн хувилбар үлдсэн байна. За 17 гэдэг үнэ. 17 за бас биш юм байна. Холбогдсон баярлаа. За хариултыг сонсож байгаарэ. 88 байна уу? байна өглөөний. Өглөөний минь хинтээ холбогдсон бай. Алтан хуйг. За 3 дахь хүн шууд хариултаа авч болно. Стандарт ятаг хэдэн утастай вэ гэсэн байгаа. 11, 21 гэдэг хоёр хувилбар үлдсэн байна. Цаг явсан. стандарт ятаг гэсэн үү? Тий. Мастер ятаг гэж бас нэрлэдэг юм байна. 11. 11 бас биш нэ. За мастер ятаг 21 жавхцтай юм байна шүү манайхаа. За эхний асуулт таны хувьд круассан гэж аль улсаас гаралтай вэ? Цаг явсан. Круассан. Таны тийм иддэг юм байдаг юм байна да. Круассан. Төрөл мөрлийн төхөлгүй юм уу?
Круассан. Яг нэг улсаас гаралтай гэдээ үздэг. Дуудлагаараа бас ойлгомжтой байгаа. Парис улсын нэрийг хэлнэ те. За Парис л мэдээж юм баг. Франц гэсэн байх юм байна. За дараагийн асуулт. Сүхбаатарын эхнэрийг хэн гэдэг байсан бэ? Цаа хэн гэдэг вэ? Тийм Сүхбаатар жанжныг хэн гэдэг вэ? Дулам сүрэн биш байна. Холбогдсон байлаа. За Сүхбаатар жанжны эхнэрийг хэн гэдэг байсан бэ? Байна уу? Өглөөний цагаан амарсан наркон. Өглөөний нарка сайхан амарсан уу? Янж манай наркагийн ихч Янжма гэдэг байсан байна. Баяр хүргэе. Дараагийн асуулт. За ийм асуулт байна. Энэ бас нэлээд хэцүү асуулт байна шүү. Аль хот хамгийн сүүлд буюу 2023 онд Улаанбаатар хоттой ах トゥ угийн харилцаатай болсон бэ гэсэн байна. Хамгийн сүүлд гэж хэлж байна. Хамгийн сүүлд. За Астана, Инчон, Новосибирск, Бишкек. Цаг явсан. Бишкек. Оо! Яа, нарка яаж мэдсэн? Гадаад мэдээлэл. Яа. За тэгдэггүй 2023 оны 5 сарын 29-нд гадаад хэргийн яамны сайд манад ирээд тэгээд Бишкектэй ах トゥ угийн харилцаат болсон байна. Ялтын асуулт. Плацебо гэж юу гэсэн үг вэ? Цаг явсан. Юу вэ? Плацебо. За эрүүл мэндийн шинжилгээ ухаанд ашиглагддаг. За бод шахах юм. Эрүүл мэндийн шинжилгээ ухаанд юу вэ? Плацебо. За ийм биш л байна. Ийм биш. За холбогдсон баярлаа. За плацебо гэж юу гэсэн үг вэ гэсэн байна. Дараагийн асуулт. Плацебо эффект гэж бас яриад байдаг тийм. За энэ яг юунд юм бэ? Сэтгэл зүйдэр ч бас их хамааралтай яригддаг. Энэ нь юу вэ? За эсрэг үйлдэлийг нь бол одоо ноцебо гэдэг. За энэний тэгэхээр плацебо гэдэг нь юу юм болоо? 9913. За утсан тасарчлаа. Плацебо гэж бас батлагдсан тийм зүйл байгаа да. 9967 байна уу? 9667. Байна уу? За. Сайн мөн өглөөний мэнд тэнтэй холбогдсон бай. Байна уу? 65 байна. За өглөөний мэнд 65 сайхан амарсан уу? Ийм асуултан дээр явж байгаа. Плацебо гэж юу гэсэн үг вэ? Цаг яасан. Плацебо. Эрүүл мэндийн холбогдолтой гэсэн үү? Тийм, сэтгэл зүйтэйс холбогдолтой юм байна. За ерөнхийдөө дөхүүлээд хэлэхэд бол аавна 3 2 За мэдхгүй байна. Нэг холбогдсон баярлаа. За энэ асуултан дээр 3 дахь хүн авах юм байна. 9930 байна уу? Байна. Өглөөний мэнд. Түмэн. Өглөөний мэндээ. За. Плацебо гэж юу гэсэн үг вэ гэсэн байгаа? Хуурам жимчилгээ гэж солино. Өөрөөр хэлбэл ийм уугаад энэ жинхнээсээ надад нөлөөлдөг гэд итгэхээр тэр нь нөлөөлөд байгаа юм шиг санагддаг энэ үйлдэлийг плацебо гэж нэрлэдэг байна тийм. За дараагийн асуулт газар дундын тэнгис дэх аль арал мафар алдартай вэ гэсэн байна. Цаг ясан. Аль арлаа. Маш алдартай мафар алдарт гарсан нэг арал гэдэг юм байна. Юугаар алдартай юм бэ? Маф. Сицили арал. Сицилийн арал тэгэргүй яах вэ? Баяр хүргэе. Ялтын асуулт. Ямар өнгийн диод хамгийн сүүлд бүтээгдсэн бэ гэсэн байна. За энэ өнгийн диод бүтээгдснээр бидний одоо үзэж байгаа телевиз, дэлгэцийн бүх хувьсгал авчирсан гэж хэлж болно. За бидний бас ламп хүртэл солигдоод байгаа нь энэ өнгийн одоо диодтой холбоотой. Цаг явсан. Тэт юм цоо. Юу гэнэ? Өнгө хэлнэ. Өнгө хэлнэ. Диод гэдэг нь угаасаа light emitting диод гэдэг тэднүүсийн Тэт өнгө хэлнэ те. 3 За. 2 1 За энэ гоо. За ногоо бас биш. Холбогдсон баярлаа. За энэ 1990-ад оны үеэр нэгдсэн маш том нээлт гэж бас тооцогдож байна. Ямар өнгийн диод хамгийн сүүлд нэгдсэн байна уу? За энд холбогдсон байна. Байна. Сонсож байна та радио. Өглөөний мэндэ та шууд уцаараа ярьж байна уу? За өглөөний мэнд мандах ийм асуултан дээр явж байгаа. Ямар өнгийн диод хамгийн сүүлд бүтээгдсэн бэ гэсэн байна. Цаг явсан. Улаан биш юм байна. Холбогдсон байна. За мэдээж 3 өнгө байгаа. Тэднээс нэг нь болж таарч байгаа. 9913 байна уу? За радио онцлогоорой. За өглөөний мэндэ. Өглөөний мэнд ийм асуултан дээр явж байна. Ямар өнгийн диод хамгийн сүүлд бүтээгдсэн бэ гэсэн байна.
Цаг явсан. Биш ногоон биш. Одоо юу үлдээ. За хүүх шар хоёр л үлдэж байна да. Хөх. Хүүхэн хамгийн сүүлд бүтээгдсэн тэглгүй яах вэ? За хүүхэнгийн жоод бидний амьдралыг бараг өөрчилсөн гэж хэлж болно. Дараагийн асуулт хүүхдүүдийн дунд алдарт гараад байгаа кромигийн малгай ямар өнгөтэй вэ гэсэн байна. За кроми гэж нэг юм малгай байгаа маань. Тэр ямар өнгөтэй вэ гэсэн байна. Цаг явсан. Кроми гэж нэг тийм алдартай дүр хүүхэлтийн гэнэ дүр байгаа даа тий. Хүүхдүүд бол амдахгүй. За тэр өнгө юм. За малгайгүй ягаан хар цэнхэр гэсэн дөрвөн хувилбар байна. 3 Хар 2 цэнхэр баха. цэнхэр биш ээ. Албагдсан баярлаа. Ямар мал. За кроми гэж одоо бүгд одоо дэлхийд даяараа одоо алдарт гараад нэг хүүхдийн гэнэ үү байна уу? Үлдээ минь угнаа. Өглөөний мэндэ уугнаа. За уугнаа ийм асуултан дээр явж байгаа. Кроми хүүхдээ уугнаа. Кроми гэж алдартай энэ дүрийн малгай ямар өнгөтэй вэ гэсэн байгаа. Малгайгүй ягаан хар гэсэн хувилбар үлдсэн байна. Цаг явсан. Хар өнгөтэй шүү дээ. Кроми малгай нь хар өнгөтэй тий. За дараагийн асуулт Шведэд үйлдвэрлэгддэг лазалсан сурстроминг гэж ийм бүтээгдэхүүн байт юм байна. За сурстромингийг онгоцонд онгойлгохыг хоригддаг юм байна. За ягаад гэхээр их муухай үнэртэй л бололтой. Бөөлжгүйгээр идэхэд хэцүү. Энэ хүнсийг юугаар хийдэг вэ? Цаг явсан. За одоо рил мэрил үзчихсэн бол сурстромингийг задлж идэл бөөлцгөөд байгаа бичлэгүүд нэлээд бас интернетээр тараад байгаа тийм. Цаг дууссан. 3 2 1 За холбогдсон баярлаа. 72.11 байна уу? Байна. За энд холбогдсон бай. За, огена. За өглөөний мэнд оги. За ийм асуултан дээр бүгдээр явж байгаа. Шведэд үйлдвэрлэгддэг лазалсан сурстромингийг онгоцонд онгойлгохыг хоригддаг юм байна. Бөөлжгүйгээр идэхэд хэцүү энэ хүнсийг юугаар хийдэг вэ гэсэн байна. Цаг явсан. Лазалсан бүтээгдэхүүн үү? Тэг лазалсан бүтээгдэхүүн. Шведээс гаралтай юм бүтээгдэхүүн байдаг юм байна. За энийг ч таны хувилбар загс юм болов? Загс энэ даршилсан загс юм байна. Загс угаасаа өмнөх юмтай дээрэс нь эднээс даршилахаар хүмүүсөөр үнэртгийн арга байдгүй юм бүтээгдэхүүн байдаг юм байна. За дараагийн асуулт Москвагийн Олимпиар давааж автай хамт хэн мөнгөн медаль хүртсэн бэ? За Москвагийн Олимпиар 2 мөнгөн медаль хүртсэн. Нэг нь давааж авсан байна. Нөгөөх нь хэн бэ гэсэн үг. Цаг явж байна. 1980 он гэсэн үг тийм Москвагийн Олимп. 80 оны. Юу юм болов? Жудогоор юм болов? Жудогоор мэдээж юм болов? За жудогоор 2 медаль авсан. 3 2 Чөлөөт бүх юм болов? Үгүй нэрийг хэлэх юм шүү. Тамирчны. Тамирчны мөнх. За. Цаг дууссан байна. Холбогдсон баярлалаа. За. Москвагийн Олимпиар энэ жудогоор анхны мөнгөн медаль авсан баг шүү дээ. Олимпиас байна уу? За радио онцлогоорой. Байна уу? Байна. За хэнд холбогдсон бай? Ганаа байна. За өглөөний минь ганаа. За ийм асуулт нэр явж байгаа. Москвагийн Олимпиар давааж автай хамт хэн мөнгөн медаль хүртсэн бэ? Цаг явсан. Баян мөнх аврага. Баян мөнх аврага биш юм байна. Холбогдсон баярлалаа. За энэ нөгөө жудогоор гэж хэлсэн шүү дээ те. 80 70 байна уу? Зя тасарчлаа. Энэ хооронд бүгдээр хамтран ажиллагчаа танилцуулах хий. Манай нэвтрүүлэгтээ аригтай хадгалаа 100 сая эзэн болгоорой оройтой хадгаламжийн урамшуулт аянаараа Ариг банк хамтран ажиллаж байна. За тэгэхээр Ариг банкын одоо хадгаламжийн хүн 16.5% байгаа. За энэ бол зах зээл дээр байгаа маш өндөр хадгаламжийн хүү гэж хэлж болно. За ингээд хадгаламжтай болоо зогсохгүй та азтан болох боломжтой. Ямар азтан болох вэ гэхээр за энэ одоо бүр нэмээ хөгжөөд бүр супер болж байна. Хосоороо гадаад аялах ирэх одоо нэг хүн хожих юм байна. За 1 сая төгрөгийн эзэн 3 харилцагч болно. 500 мянган төгрөгийн одоо эзэн 5 харилцагч тодорно. Тэгээ сүүлийн 4 оронд харсан бүх харилцагчдад 50 мянган төгрөгийн одоо азтан болгож шалруулах юм байна. За 700 гаруй харилцагчийг одоо жилийн эцэст одоо
шалгаруулна, нийтдээ шалгаруулна. За жилийн эцэст бас супер урамшуул буюу 100 саяын төгрөгийн эзэн тодорно. За энэ аян бол 3 сарын 1-ээс эхэлж байгаа. Энэ оны дуустал буюу 12 сарын 31-ний дуустал үргэлжилнэ. Та тэгэхээр яаж оролцох вэ гэхээр хадгаламж ариг банкнд нээгээд 50,000 төгрөг тутамд нэг ирэх очиж байгаа гэсэн үг. Та их хэмжээгээр хадгаламж нэмэх тусам таны одоо аздан болох магадлал нэмэгдэж явна гэсэн үг. За тэгэхээр ариг банк бол мэдээж хэрэг 16.5% гэдэг бол маш өндөр одоо өндөр хүү гэж хэлж болно. За утасны дугаар нь бол 70,001 юм байна. 100 сая цэг ариг банк цэг имэн гэдэг вебсайтаар нь орвол бас 100 саятай холбоотой хадгаламжтай энэ аянтай холбоотой бүх дэлгэрэнгүй мэдээлэл байгаа. Харин ариг банкын аль бисны Facebook пэйж нь байдаг юм байна. Энийг нь та ариг банк гэж хайгаад ороод лайк дараарай. Эрдэнэт Дархан болон Улаанбаатар хотуудын салбараар үйлчлүүлээд оролцох боломжтой шүү. Манай та мэдхүүн нэвтрүүлэгтээ аригтай хадгалаад 100 саяын эзэн болоорой. Хадгаламжийн урамшуулалт аян дахин зарлагдлаа оройдоор ариг банк хамтран ажиллаа. Баярлалаа. За та мэдхүүн нэвтрүүлэг үргэлжилж байна. Дараагийн сонсогч 9927 байна уу? Яа. Ашигтай. Өглөө нэмэндээ хинтээ холбогдсон бай. Мишка. Мишка эдэн настай. 21. За хүүхчиг сонсголоо уучлаарай. Энэ ийм асуултан дээр явж байгаа. Москвагийн олимпиар даваа живтай хамт хэн мөнгөн медаль хүртсэн бэ гэсэн баг. 3 дахь хүн шууд хариулт авч болно. Адилхан давааж. Даваа жив биш юм байна. За энэ бол Дамдин гэдэг олимпиа холбооны ерөнхийлөгч бас нэг хэсэг хийжсэн хүн байна. За таны хувьд ихний асуулт ийм асуулт байна. Аль кинонд төрүүлж хийгдсэн бэ гэсэн байна. За би 4 Монгол кино нэрлэнэ. Эдгээр нэг нь хамгийн эрт хийгдсэн киног нэрлэх юм байна шүү. Монтгой цэцэн хатан, мартагдашгүй намар, гарын 5 уран, Улаанбаатарт байгаа миний аав. Цаг явсан. Цаг явж байна. Улаанбаатарт байгаа миний аав 1961 онд хийгдсэн юм байна. За дараагийн асуулт судоку тоглоом. Нийт хэдэн нүдтэй вэ гэсэн байна. Цаг явсан. Судоку тоглодог хүмүүс бол батны мэдгэстэй асуулт байна. 81 тэгэлгүй яхаа баяр үргээ. Ялтын асуулт. За ийм асуулт байна. Дэлхийн 1-р дайн Оросын иргэний дайны том дүр болох Пётр Семёнович болон Василий Иванович нарыг бид арай өөр нэрээр нь илүү сайн мэдэх юм байна. Ямар нэрээр нь бид таних вэ? Цаг явсан. Цаг явж байна. Цаг туссан 3 2 1. За холбогдсон баярлаа. Амтсангүй те. За энэ Пётр Семёнович, Василий Иванович нар нь хэн бэ? 99 тэгдэг байна уу? Байна. Өглөөгийн сагамс мэх мэн үү? Өглөөний мэнд ярих мэн. За ийм асуултан дээр явж байна. Дэлхийн 1-р дайн Оросын иргэний дайны том дүрүүд болох Пётр Семёнович болон Василий Иванович нарыг бид ямар нэрээр илүү таних вэ? Цаг явсан. Монголчууд гэдэг гэсэн үг юм биш үү? Тийм монголчууд бас мэднэ. Атман Семёнович нөгөөдг нь Фараон өнгөр юм болов. За биш юм байна. Гэхдээ гоё төгөөл холбогдсон баярлаа. За энэ баярлаа. Энэ асуултан дээр 3 дахь нь авах юм байна. 99-6 байна уу? Байна уу? Байна. Чукан. Өглөөний мэнд чука. За Бадсан чинь Чапаев Петко юм байна. Тэгэлгүй яг гоо. За Чапаев Петко нарын нэрийг Пётр Семёнович, Василий Иванович гэдэг юм байна. Дараагийн асуулт. Өөрийнхөө удмыг өөрөө өөрчилж чаддаг цорын ганц амтан юу вэ? За ийм амтан байдаг юм байна. Гайхалтай сонио амтан байна. Өөрийнхөө удмыг өөрчилж чаддаг. Амьд байгаа ах цаа бид нар ч удмаа өөрчлөхдөө үр удмороо дамждаг бол энэ амтан шууд л өөрийгөө засчдаг юм байна. Цаг дууссан байна. 3 2 мэдхгүй нь усны гаралтай амтан баг. За ер нь нөхөлсөн байна. Баярлалаа. Тий, усны гаралтай. За маш гоё төгөлж байна. 86 тэгдлээ дараагийн хүмүүстээ шипи өгч шүү дээ. Байна уу? Байна. За хинтээ албаа. Байна. Өглөөний мэнд чин зэрэг. Өглөөний мэнд. За ийм асуултан дээр явж байгаа. Өөрийнхөө удмыг өөрөө өөрчилж чаддаг цорын ганц амтан юу вэ гэсэн байна. За энэ баг харь гаригийн юм шиг амтан байж тарах гэдэг байна те. За түрүү Jellyfish юм болоо. Jellyfish биш ээ наа. Хаалгацсан баярлаа. За.
За харь гаргийн юм шиг ганц амтэн энэ хороо дээр байна гэдэг байна шүү дээ. 86 тэг 6 байна уу? байна сайн байна. Сайн байна уу? За хинтээ холбогдсон бай. Мандах байна. За өглөөний минь мандах бүгд энэ 3 дахь хүн энэ асуултанд ярих шууд хариулт авч болно. Өөрийнхөө удмыг өөрөө өөрчилж чаддаг цорын ганц амтан юу вэ? Цаг ялсан. 8 айлч тэгэлгүй яах вэ? 8 айлч одоо 3 зүрхтэй хідэн одоо юутэй чинь те. Ерөөсө харь гаргийн юм шиг амтан энэ амтан бол өөрийнхөө удмыг өөрчилж чаддаг байна. За дараагийн асуулт 1918 онд Орос хэлний зөв бичиг дүрмэнд нэгэн өөрчлөлт орсон. За ингэж өөрчлөгдснөөр хамгийн түгээмэл хэрэглэгддэг байсан нэг үсгийн хэрэглээ огцон буурсан байна. Энэ ямар үсэг вэ? Цаг явсан. За хуучин Орос бичиг гэж бас яриад байдаг. Хуучин Орос бичиг. Үсэг биш байна. Холбогдсон баярлаа. За хуучин Орос бичиг гэдэг хуучин Орос одоо янз янз ямар нэгэн сонин юм уу баримжааг нь харсан бол баг маш ойлгомжтой бах те. 80 70 байна уу? Өглөөний мэнд анхаа байна. Сайн хамарсан уу? Өглөөний мэнд анхаа. Сайхан амарлаа. За 1918 онд Орос хэлний зөв бичиг дүрмэнд өөрчлөлт орсноор маш түгээмэл хэрэглэгддэг нэг үсгийн хэрэглээ нь огцон буурсан байна. Энэ ямар үсэг вэ? Цаг явсан. Би зүгээр таах гэдэг нөгөө иш хоёр чинь нэг байран солигдоод ишчээ төрөл ороод ирсэн шүү дээ. Даван болсон. Тэгэхээр иш үсэг юм болов уу? Иш үсэг биш юм байна. Холбогдсон баярлаа. За анхааралтай хариултыг сонсож байгаарай. За энэ нөгөө Орос бичгийг харж ирсэн хуучин Орос бичиг зүгээр хальт харсан бол маш ойлгомжтой бүх үг нь энэ үсгээр төгсдөг байсан байна. Үсэг гэж бас хэлэх нь зөв үү те? Бас байна уу? Өглөөний мэнд янда. За 3 дахь хүн шууд хариулт авч болно. Шууд хариулт авъя юу? Шууд хариулт нь хатуугийн тэмдэг юм байна. За Орос хэл хуучин Орос хэлэнд бол бүх үг хатуугийн тэмдгээр төгсдөг байсан байна. За таны хувьд эхний асуулт Scoville гэж юу хэмжих нэгж вэ? Цаг ясан. Scoville. Цаг дууссан байна. 3. За 2. За мэдгүй мэнэ. За холбогдсон баярлаа. За Scoville гэж одоо юу хэмждэг нэгж юм болоо. За Scoville-ийн бас капсацин гэдэг зүйлийг одоо тоогоор нь илэрхийлдэг бас нэг индекс гэж хэлж болно. Scoville-оор биднэрт бас нэлээд ойрхон байдаг нэг зүйлийг хэмждэг юм байна. 8810 байна уу? Байна. Өглөөний мэнд. За хинт холбогдсон бай. Залбот холбогдлоо. Хин гинэ? Залбоо. За залбоо ийм асуултан дээр явж байна. Scoville гэж юу хэмжих нэгж вэ? Цаг явсан. Халуун ногоо юу? Халуун ногоог хэмжих нэгж Scoville гэдэг юм байна. Тэгэлгүй яах вэ? Дараагийн асуулт Наполеон аль арал дээр төрсөн бэ? За дөрвөн хувилбар байгаа. Корсик арал дээр төрсөн. Ялтын асуулт бильярд тоглоход бух гэж ямар өнгийн шааргийг нь хэлдэг вэ? Цаг явсан. Цагаан өнгө. Цагаан өнгийг мэдээж хэрэг бух гэдэг шүү дээ. Ялагчаар додож байгаа золбоо баяр хүргэе. Баярлалаа. За нэрмжит асуултаас явуулж болно шүү. За сүүлийн сонсогчоо бүгдээ авах юм шиг байна. Манай эфир өнц 77 77 38 83 77 77 88 30 гэсэн утсаартай холбогдоод асуултанд хариулаарай. За сүүлийн асуулт бол хөгжмөнтэй холбоотой асуулт байна. 88 99 байна уу? Баян тулгаа. Өглөөний мэнд тулгаа. За сайхан амарсан уу? Сайхан амарсан. За ийм асуулт байна. Аль нь хөгжмийн хэлээр хамгийн удаан темп вэ гэсэн байна. Би 3 хөгжмийн темп хэлнэ. Аль нь хамгийн удаан нь вэ гэдгийг таах нь байна. За andante, adagio, allegro цаг явсан. Наад өгдөөс чи allegro гэж сонсч ирсэн. За тэгэхээр allegro гэж жоохон юм хурдан темптэй аяах шиг байсан уу? Ямар шиг байсан? 3. Тэр эхний хийснийг нь бодоогүй таагаад. Andante биш юм байна. Холбогдсон баярлаа. За нэг сонсогч бүгдээ авч амжих нь уу яах нь вэ? За нэг сонсогч авах гээд оролдъё бүгдээрээ. 77 77 38 83 77 77 88 30. За 95 90 байна уу? Байна уу? Басна. За радиого багсаарай.
Радио дуух багсгараа. Байна уу? Байна. За, хинтээ холбогдсон бай. За, утсан тасарчлаа. За, ингээд өнөөдөр цаг байхгүй болсон. Бүгд өнөөдрийн юугаа оролцох та мэдхүүн нэвтрүүлгээ ингээд өндөрлөе дөө. За манай та мэдхүүн нэвтрүүлэгтээ утаанаас уушгаа цэвэрлэлийн ураатай Кофлет хамтран ажиллаа. За мөн аригтай хадгалаа 100 сая эзэн болоорой ураатай ариг банк хамтран ажилласан. Өнөөдрийн та мэдхүүн нэвтрүүлэгт инх болд хүн алз залбаанаар ялгчаар тодорсон байна. Сонсогч та өргөжлүүлээд радио мэдээгээ хүлээн аваарай. 9 цаг 10 минутаас манай эфир Hot Topics нэвтрүүлгээр үргэлжлэх болно. Баярлалаа.